Бидэнд өнөөдөр хэрэглэгчийн нэр болон тухайн хэрэглэгчийн нэрийнх нь ардталд төрсөн он өгөгдсөн байна. За тэгвэл хэдүүлээ өнөөдөр энэ дата өгөгдлөөс төрсөн оныг устгаад зөвхөн нэрийг авч үлдэх шаардлагатай болсон гэж үзье. За энэ тохиолдолд хүмүүс ихэвчлэн яах гээд байдаг вэ гэхээр ингээд утга болгон руу н ороод за ингэж утгаж авах гээд байдаг. За тэгвэл энэ нийт 1130 дата байгаагийн энийг ингэж саяных шиг үйлдэлээр хийх юм бол маш их хэмжээний хугацаа алдах учраас хэдүүлээ өнөөдөр хэрхэн хялбараар хийх боломжтойг үздэцгээе. За тэгэхээр тулд эхлээд тухайн дата өгөгдлөө сонгоод авчлаа. Дэлгэцэн харагдаж байгаа шорткатыг оруулна. За уг цонх нээгдэхэд за мөн дэлгэцэн харагдаж байгаа томьёог бичиж өгчнө. За тэгээд өөрөөр хэлэх юм бол даслалын ардталд ямар ч утга байсан. За тэрийг олъё гэдэг томьёо бичиж байгаа гэсэн үг. За тэгээд эндээс replace with гэдэг дээр нь ямар ч юм бичихгүй. Харин энд харагдаж байгаа replace all-ыг дараад өгчнө. За ингээд 1130 утга маань болчлоо гэсэн юм гарч ирж байна. За ингээд харахаар зөвхөн нэр үлдээд төрсөн он алга болсон байгааг та бүхэн харж байгаа хаа. За ингээд хийх юм бол илүү хялбараар тухайн гаргаж авч байгаа дата өгөгдлөө цэцлээд авах боломжтой байдаг ахна.